Хүүхдүүдэд тэгш шудраг татраа төлөөл гэж хэлмээр. Намайг дамжин жамцын даваа жаргал гэдэг. За би Чингэлтэй дүүргийн татрын хэлтсийн татрын орлогын тасагт дунд сегмент хариуцсан байцаагчаар ажиллаж байна. Төрийн албанд 20 гаруй жил, татрын албанд 18 дахь жилдээ ажиллаж байна. Би болохоор энэ дунд сегментийн аж ахуйн нэгжийг 170 орчим аж ахуйн нэгжийг хариуцж ажиллаж байгаа. Татрын орлого гэдэг бол төрийн үйлчлэгийг хөргөхөд, нийтэд хөргөхөд гол хэрэгсэл болдог. Тийм ч учраас одоо би энэ татрын орлого бүрдүүлэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа л баяртай авдаг. Хүүхдүүдэд тэгш шудраг татраа төлөөл гэж хэлмээр. Хүмүүсийн харилцаа бол янз бүр хандлага өөр байдаг л да. Тэр бүхрэнд л одоо тохируулж ажиллах хичээдэг. Гэхдээ хэцүү татвар төлөвч бас байдаг. Татрын хуулийн мэдлэггүйгээс ч болт юм уу. Тэгээ татраас зайлсхийх, зугтах тийм юутай асуудал байдаг. Дээр нь татрын албандаа ирээд үйлчлэгийг авахгүй одоо ирж өгнө үйлчлэг бид нар бэлэн байгаа. Одоо бол яг мэдээллийн харилцаа бол бас хавтай хөгжсөн болохоор интернет орчинд бол бид нар бол үйлчлэгээ сайн үзүүлж байгаа. Харилцан хоорондоо бие биенийг ойлголцож ажиллах нь чухал гэж бодож байгаа. Аж ахуйн нэгж байгаа хандлагаар нь одоо татвар төлдөг, хууль тогтоомжоо мөрддөггээр нь ангилаад тэдэрт хараас үйлчлэг явуулж байгаа байхгүй. Одоо хуулиа мөрдөж татраа төлдөг хандлага нь 10 орчим хувь байна. Төлийг хичээж байгаа боловч те бас янз бүрийн шилдэг шалтгаантай асуудлууд бас тухайн аж ахуйн нэгжид бас байгаа. Тэр бүгдийг одоо ингээд яг тэр хандлагат нь тохируулаад үйлчлэгийг хөгжүүлэх ажиллаа хийж байгаа. Хугацаанд тусан талархлын мессеж өгж гин төлөхгүй одоо нэг удаа хоцорсон ойрооцсон тэр татвар төлөгчд болохоор энэ вебсайтаар болон татрын одоо энэ масс мессежээр хуулийн хугацаа чинь боллоо төлөхийг сануулсан масс мессеж тэр явуулж хүмүүлж байгаа л та. Татвар төлөх хандлага бол одоо жилээс жил нэмэгдэж л байгаа. Одоо өөрийнхөө хариуцсан аж ахуйн нэгжүүдийн хувьд бол 10% бол орлого нэмэгдсэн байна. Хүүхдүүдэд тэгш шудраг татраа төлөөл гэж хэлмээр.